Өнөөдрийнхөө бичлэгээр бас нэг онцгой ивентэд явж байгаа. Тэгээд энэ өдөр тав бүхэнтэйгээ хамт байхыг хүсээд одоо апт хоёр цуг явж байна. Өнөөдөр яагаад онцгой өдөр юм бэ гэхээр өнөөдөр шал уран сайхны киноны нээлтийн өдөр болж байгаа. Тэгээд апт хоёрт нээлтийнх нь арга хэмжээнд ирээрээ гэж урилга явуулсан. Чамд үлдээж бодож ивэл. Тэгээд хоёр одоо нээлтэнд явж юм. Замдаа явж. Тэгээ очиод ямар хүмүүс байх нь уу? Ямар кино байх нь уу? Бүгдөө хамтдаа үзцгээе. За апт хоёр ирсэн. Я самрахтай уулзаг зөндөө утсан байна. Амрах хуригч хоёроо сансан байна. Автор шууд үзэгчэн нэг хөвлөн ороод ирлээ. Яг одоо юу болох гэж байгааг мэдэхгүй байдалтай сууж байна. Ой, хойлоо цэцэг авахгүй юм. Энэ дотор байгаа болов? Oh my god, бид хоёр цэцэг аваагүй. Бичлэг шүү байгаа юм. Бичлэг шүү. Миний хамгийн анхны уран бүтээл оруулж байсан ах нар маа байна. Яа цагаан биш нэг минут босгоо. За, кинонд оръё. За одоо ер нь үйл ажиллагаа нэхлээд киногоо үзэж байна. Бид нэр одоо үзэгчтэй харуулж байна. Манай кинонд оролцсон бүхий л хүмүүс бас энд эрдэнэ зочдтой байхад бол бүхий л одоо кинонд ажилласан баг маань бас энд анх удаа киногоо үзэхээр энд сууцгааж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За ингээд зүгээр 15 минут хүлээж киногоо эхлэе. Okay, enjoy it. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Таны хэн гэдэг вэ? Монголчин гэдэг. Таны хэн гэдэг вэ? Энхүү шүү дээ. Таны мэрэгжил юу вэ? Жүжигчин мэрэгчлээ. Таны мэрэгжил юу вэ? Жүжигчин мэрэгчлээ. Бид гурав Орлон тоглолч кинон дээр анх удаага хамтдаа зөв тоглож танилцсан ах トゥ нар байгаа. Манай ахыг оруулаач. Одоо намайг оруулаарай. Чамайг аруулахгүй гэдэг. Одоо ингээд гэлбээгүү лог гэхэд бэлэн боллоо. Гэлбээ ерөөсөө байхгүй. Би энд мик барьж байгаа шүү. Одохгүй болцгоо.
Амраахтай хамтарч тоглоход гоё юм тийм. Надад бүр амар гоё яг байн хүн сурсан. Энэ хүн амар тийм лагч үжигчтэй тэр хүнээс би маш их сурч маш их ойлгож авсан. Би бас анхныхаа кинонд Амраахтай тоглосон. Амраах. Тийм миний аа болж тоглож байсан. Тийм Амраахтай харьцаж тоглоход ерөөсөө хөдлөгдөөл яваад байгаа юм шиг санагдаад байна. Ингээд ямар ч надаас юм шаардлагагүй Амраахад хөдлөгдөөл ингээд яваад танаас тэр амар зааж чиг тэгээд яг нөө тэр юугаар явчихдаг. Надад нэг удаа ингэж хэлсэн. Чаг өөрийнхөө сэтгэл хөдлөө. Чаг өөрөө ингэмээр байгаа чи оруулаад үзтээ гэдэг. Тэгээд яг ингэсэн чи яг болчихсон. Тэгээд ер нь бол амар хаттай олоход бол тэгээд зөвхөн үлцээ. Амраахаа хайртай шүү. Амжилттай. За ямар ч өнөөдөр Амраад өгөхийн ээлж тэгээд сайхан шинэ уран бүтээлийн урлагийг хүлээж аваад одоо яг ингээ хүрэлцэн гэрээ үзэгч дөрвөн маань одоо танхим дүүрийг ингээ сайхан шоугалдаад байж байна. Тэгээд Амраагийн одоо олон кино бодсон. Ерөнхийдөө Амар сайхан гэдэг энэ залуу бол хамгийн анх одоо соёл урлагийн сургуульд өгсөн хамгийн анхны кино уулын хөгсөөдөр гэж кинод надтай хамт явуулж кинонд одоо анхныхан одоо хөлийг гарыг дүржүүлсэн гэх юм уу да. Тэр цагаас хойш одоо маш олон кино тоглолоо. Одоо бас маш олон кино найруулж байна. Одоо ингээд өнөөдөр одоо шат гэж нурлаг нэг одоо нээлттэй хийж байж байна. Төвгийнхээ одоо энэ сайхан үзэхэд одоо баяртай байна. Тэгээд тааштай олон сайхан уран бүтээлд одоо өндөрөөс өндөр ажилладаг. Өсөн өрөө одоо ингээд кино үзэх гээд байж байна да. Баярлалаа. Хууль сахиулах байгууллагад бас шудраг хүний төлөө явдаг хүмүүс нэг биш бас зөндөө байгаа. Тэдтэй итгээрээ гэсэн мессеж хүргэл бас баяртай байна. Сайн байцгаана уу? Юуны төрөнд киногоо нээж байгаа Амраахта маш их халуун баярыг хүргэе. Тэгээд Амраахын кино, шалт киног ер нь яг постерод заал бүх одоо маркетингийн ажлууд эхэлснээс хойш маш том хүлээлттэй байгаа. Яагаад гэхээр өмнөх кинонуудын ер нь бол маш чимтэй үздэг. Олон ангид кинонууд нь миний маш дуртай кинонуудын нэг байдаг. Тийм учраас шалт киноны нээлтэнд бол маш тогтолцоотой ирсэн. Тэгээд одоо ямар кино болохын цэцэн ядан бүгдээрээ хамтдаа үзье. Миний хувьд гэх юм бол одоо Амраах энэ киногоор ямар дүр бүтээсэн бол одоо энэ дүр нь ямар байх бол гэдэг л их сонирхолтой санагдаж байна. Амраахын бодлын хулгайч киног үзээд бүр үнэхээр амар шүтжсэн. Тэгээд энэ удаас үнэхээр өндөр хүлээлттэйгээр үзэж байна. Тэгээд гоё байгаа хаа гэж бодож байна. За очгийчтэйгээ уулзсан байна. Очгийчтэй олон тоглогч кинон дээр хамтарч ажилласан. Энэ киноноос бол одоо яг юм шин сонхон зүйлийг хүлээж байна. Яг юу авах бол гэж тамаг төвшүүлээ. Тэрийг хүлээж байна да. Амраахта баяр хүргэе. За төвшаахтайгаа уулзсан байна. Тэгээ төвшаахтай олон тоглогч кинонд хамтаа тоглож байсан. За ер нь Амраахын кино болгоноос шинэ юм хүлээдэг. Энэ дэр бол яг трейлерыг харж хахад экшн хэсгүүд надад аягүй сонирхолтой санагдчихсэн. Тэр дамаа бүр нөгөө нэг талбай дээр ингээд чи тэр хөөцтэй мөстэй болоод дээ штэ. Тэр яах вэ хийх вэ тэр нэг сонир санагдаж байна. Дээрэс нь бас Тараншааны хүүхдүүд хайцсан бэ гэдэг нь надад их сонир санагдаж байгаа бас. Энэ хоёрыг л аягүй их хүлээж байна. Өдсөн хүний хувьд хэлэхэд бол үнэхээр гоё киносон байсан шүү. За. Баярлалаа. Баярлалаа. За. За Амраахта амжилттай. За навчаагчтайгээ уулзсан чинь сайн навчаагч нараас шалт кинон дээр оролцсон тоглосон. Тэгээ та сая киногоо үзээд ямар сэтгэл төрсөн бэ? Оо мэдээ сайхан бас донслогсон тий яах бол гэсэн тэгээд нөгөө үйл явдлын эргэлтүүд бас их айтайхан. За ер нь бол ингээд үндсэн одоо яг кино ингээд бүтэн агуулгаар нь харах юм бол их сайхан бүтээл болж тий. За одоо бас нөгөө манай экшн төрлийн одоо киноноос ер нь одоо Монголд бол одоо баг энийг бол үзэх киноор байхгүй боллоо. Би бас тэгэж бодсон. За тэгээд кинонысан Амраах болон танд баяр хүргэе. Баярлалаа. За сайн байна уу? Сайн байна. За кино үзэж ирэн. Одоо би ч одоо бүтэн жилийн турш бараг 400-500 удаа үзэж байгаа. Гэхдээ өнөөдөр ингээд зэрэгтэй үзэхээр бас айгүй гоё. Тийм.
анх удаа үзэж байгаа юм шиг. Тэгээд хүмүүсийн мэдрэмжийг ингээд кино театрт ингээд мэдрэх бас айгүй гоё байдаг. Тэгээд мэдрээд ингээд юу бодож байгаа бол хүмүүсийн реакшнууд байна шүү дээ. Тэгээд ингээд яг миний энэ хэсгээр хүн ингэх болов гэж бодож монтажсан хэсгүүд зөндөө байгаа шүү дээ. Тэр мөрийг харцах бас нэг талдаа гоё, нэг талдаа маш төвшөлтэй. За Амраах дээр миний анхны уран бүтээл буюу орлон тоглогч дээр Авах 2 бол тоглосон. Тэгээд би танаас одоо нэг зүйл хүснэ. Тэр нь болохоор нөгөө нэг та надтай хамгийн сүүлдээ уулзсан бухан дээр өссөн шүү дээ. Одоо тэр хэсгээ хоёул шууд явж үзүүлээ. Нөө. Шууд явж үзүүлээ. Тэр чи яадаг вүлээ? Холдоогүй чи сэтгэлээс өнгөрсөн одоо ирээдүй Ийм хэсэг байдаг маа. За манай орлон тоглогчийг үзээгүй бол заавал үзээрэй. Шалт киног бол заавал үзээрэй гэж би хэлмээр байна. Баярлалаа. За киноныхаа нээлтийг дуусгаад бит хоёр харих гэж явна. Тэ Амраахын кинонд бол үнэхээр л дуурлж үзлээ. Үнэхээр гоё кинослог юм байна. Миний хувьд л Монголд ерөөсөө өмнө ийм сайн чанартай, ийм бүрэн гүйцэтгэлтэй акшн кино үзэж байгаагүй юм байна. Тийм болохоор та нар үнэхээр акшн кино үзэх дуртай хүмүүс бол шал зургийн сайхны киног заавал үзээрэй. За тэгээ натаа байсан баярлалаа. Баяртай.